орчуулгын холбоотоос одоо баримтат нь одоо эдгээр ажил бүрэн хийгдэж байна. Хэрвээ байвал үтсийн хувьсэл гэдэг даавар дээр үгийн үтсийн аваад явуулсан үзэгдлээс гадна удам зүүн дүүцэл гэдэг юм ийм сайн анхаарч гэсэн ийм үзэгдэл би чиглэлийн юм манаас төрөлхий судалж үздэг. Гуравдугаар нь бол харьцуулж байгаа хоёр ба түүнээс дэш хэд тусмын ойрын тэмдэг нутгийн аюул бүх одоо элементүүд бол салбаруудад бол байнгын үйл гэдгийг тогтоож гэсэн юм. За тэгэхээр энэ бол би түрүү хэлсэн. Ахтар өнгөл байсан гэж үздэг хүмүүсийн одоо ерөнхий одоо юу гэдэг нь энэ би таавал дэлгэрүүлж хэлээд байгаа гэж байна. Энэ бол миний ихтэй цаашаа дэвшиж байгаа. Ахтар өнгөл гэж байгаагүй гэж үздэг хүмүүсийн гол төлөөлөгч бол таавал тэр мэдж байгаа учраас энэ байгаа. За энэ чиглэлийн судлаачид бол ахтар өнгөл гэж байгаагүй өгөөд эдгээр хэлэнд байгаа нийтлэг болдог тохиолдлын шинжилгээ цуваа цагийн явцад бий болсон газраа элементийн ижисэг явц дүүхэн нөлөөллийн замаар үүсэх гэж ингэж үздэг. Тэр дээр дурсан одоо тодорхой хүмүүс байна. За гуравдугаар нь бол хамба цуваа цагийн баримт судалгааны онлаар төгс боловсроогүй байгаа гэж үздэг. Ийм одоо судалгаа бол энийг бол онцолж ярьж байгаа. Хэл судлаач зарим баримтын ахтай өнгөл гэж байгаад түүхэн цаг үеийн явцад бие даасан хэлбэр залбирсан гэдгийг бүрэн дүүрэн батлах хамба цуваа цагийн баримт судалгааны онлаар төгс боловсроогүй байна. Өөрөөр хэлбэл ахтан төрөл хэлбэр багтдаг Монгол төрөв манж тунгус Япон солонгос зэрэг хэлбэрийн нийтлэгийг цогцоор харьцуулсан бүтээл гараагүй байгаа учраас төрөл гэдгийг эргэлзээгүй юмш болоогүй байна гэж байна. Ийм саналыг бол өөр ийм анхны одоо тийм чиглэлийн саналыг бол нэрмэл нэгдий коронавирус ковид хоцоо зэрэг хэлбэрүүд бол нарийн олон хэлбэрүүд тэмдэгсэн. Дээр дурдсан ахтай хэлшинчийн онлайн чиглэлүүдээс үзвэл төрөл хэлбэртэй харьцуулсан судалгаа болгоомжсон асуудал зөөнгүй байгааг харж байна. Эдгээрийн нэг нь төрөл хэлбэрийн агуулгын үндсэн нэвтрүүлэг бүтээлийн төвшний хамба зуваа цагийн улсын үтсийн харьцуулсан судалгаа төрөл гэдгийг батлах төвшин хүрээгүй байна гэж үзэж байна. За энэ бол ахтай хэлний нийтлэгийг одоо би дуртай. За би яагаад гэвэл зарим дагуу гэж ингэж авсан гэдэг бол нэрээс нэр үүдэг цаан дооны дагуу дээр. За эдгээр дээр бол давцмаа дагуурын тухай мэдсэн байгаа юм. Хоёр дагуурын тухай дагуу гэдэг. Нэгдүгээр дагуу дэг дагуу. За монгол хэлний баримттай дараа төрөл хэлний баримттай энэ одоо нийтлэг биш үү гэдгийг тогтооход оролцсон. За энэ тухай бол одоо судалгааны асрыг баримт байгаа учраас үгүй. За нэрээ нөгөөд нь бол чи дагуу. За бүгдээрээ мэдэн чи дагуу байна. Энэ бол нэг нь батлагдсан энэ хоёр хэлний нийтлэг гэдгийг батлагдсан боловч хэлний бүх баримттай энэ байнгын үйл гэдгийг одоо жишээ болгож тайлбарласан. Энэ бидний хэлний дагуу бичсэн байгаа. За монгол хэлний дэг дагуу бол орчин цагийн монгол хэлний кирилл бичгээр лаг гэсэн дагуу. За энэ монгол хэлний түүх баримт нэг боловсроо. Энэ дагуу бол бүх мэдээлж байгаа монгол топ дөрвөлжин бичгийн туршлагууд болон монгол төрөлхтөл аюулгүй түгээр л тохиолддог дагуу. Ихэвчлэн жинхэнээр тэмдэглэлийн үндсэн залгаж тухайн нэрээр эдрэг юм үзүүлэлт бүхий шинж байдал заасан нэр бас харьцангуй тэмдэглэлээр өгдөг юм дагуу. За энэ дагуурыг бол монгол хэлний баримтыг бол би тааруулдаг. Жишээлбэл монгол бичгийн хэлний орчин цагийн монгол хэлний одоо хахайн бол өдөрлөг үдэшлэг тэр байлгаар нэгдсэн байгаа учраас таа. За ойр дайгууд бол одоо чулуу тошлог гэдэг одоо зөндөө зогоо. Ораатай мэдвэл сэсэрлэг яхад экмочтой. Ингээд би бол энэ төсвөртэй нэг дөрөвтэй ахаа бол бидний очтой ч бүгнүүд авсан байгаа зүгээр юм. За дунд үеийн монгол хэлний баримтууд бол бидэнд бол нэг дагуу бол амтлаг гэдэг одоо угаалтын за хандлаг гэдэг одоо зөндөө олон баримтууд бол тохиолдсон. За гэх мэт одоо энэ баримтууд бол зөвхөн тохиолдох учраас энэ дагуу бол монгол хэлний нийтлэг дагуу байна гэдэг юм байна. Цоо дооны баримтаар би зүгээр даавал гэж. За түрүү хэлэнд бол энэ дагуурыг бол маш олон
тодорхойлсон. Бараг өнөөдөр Турк хэлний бие даасан үг юу хэлж үзэж байгаа учраас баримтад хэлний баримтад бол түгээмэл төгөөлж. За зөвхөн хэлний бол сул энэ гэрэлээр яагаад энийг авсан гэдэг энийг юу Севильчаны бичсэн Монгол төрөлхтний Монгол ажлын давхар төлөвлөлтөөс шууд авсан учраас таавал хөлөг аглаг гэдэгчтэй азуулчаа гэдэг газар гэдэг бол хислэг өшлөг за зингэрлэг за өндөрлөг гэсэн утгаар байдаг. За түрк хэлэнд бол аданлаг, урлаг гэдэг. За урлаг гэдгийг бол таавал бүгдээ мэдж байгаа. Урлаг гэдэг нь Монгол хэлний байгаа үг энэ бол түрк хэлнээс зээлсэн. Түүнээс биш бол уран гэдэг үг бол Монгол хэлний төлөвлөлтөд аюулгүй бүх хариуцлага төлөвлөдөг. За гэргиз хэлний бол маш их түгээмэл хэрэглэдэг дагуу байна. Одоо жүзэмлэг гэдэг үгчлэн гэдэг ойлголттой. За чуаш түрк хэлний баримтыг бол одоо яг түрк Монгол хэлний баримтыг тодорхойлох чуаш хэлнээс хариуц авахгүй бол эргэлзээтэй гэж үздэг. Тэр үздэг судлаач маш олон байдаг. Чуаш хэлний үнэлэг зүйлэг гэдэг үгчлэн бодлого гэдэг нь бол атгад үгний одоо түрк хэлний байдаг атгад нөгөө итлэг гэдэг за эртний түрк хэлний баримтууд бол энэ авсан баримтууд байна. За дараад нь бол Кашгарын деван баримтууд гэдэг авдаг. Энэ дагуур бол хоёр хэлний нийтлэг тохиолж байгаа учраас алтан үг хэлний нийтлэг дагуур байсан байж болох байна гэж үзэж байна. За энэ дагуур бол би зүгээр за энэ дараад нь бол чи дагуурыг бол таав хэрэг бүх баримтыг бол энэ тодорхойлох байх байгаа тийм судлаач бол энэ бүтэц тодорхой мэдж байгаа. Монгол хэлний бол Монгол бичгийн бүх төрсгөл чи дагуур тодорхойлж нийт түрк хэлний баг бүх тодорхойлж ёо яг хэлний тодорхойлж. За түрк хэлний одоо чи дагуурын баримтууд бол байна. За энэ бол орчин цагийн түрк хэлний за тусдаа маалмын байдаг гэж цаг болж байгаа хэлээ. За дүнэлт бэдвар хэлж энэ загвар авсан хоёр давар нь Монгол түрк хэл тусгарын баг бүх хэл аюулгүй утга учир ажил тохиолдож байгаас гадна бидэнд мэдэгдэж байгаа бичгийн болон эртний сурвалжууд туснаас үзвэл энэ хоёр нь бол дундын үг бүтээн Монгол гэдэг нь байна. Энэ бол одоо нийтлэг гэдгийг тухайн хоёр хэлний нийтлэг гэдгийг батж байгаа. Түүнээс биш би одоо нийт алтаа хэлний үзэгчтэй ажиллах учраас за дэг давар бол түүхөөс нэрээс үйл өгдөг үүдээс нэр бүрдэх гэсэн хоёр дагуурын нийцэл үүсэх багтаа гэж хэлсэн. Судлаачдын саналыг зөв гэж бодож байна. Алтан үг гэдэг нь хоёр нийцээс дагуурын хөлмөр байсан болтой эдгээр дагууртай ардлын холбоотой байх бол нэг бүтээл биедгээр таавал бас санал болгоё гэж бодсон юм. Монгол хэлний олонхны янзын дугаар үгээ гэдэг бол энэ дагууртай нэг даа. Орчин цагийн монгол хэлний бол тай гэдэг дагуур амтлагын дээр тай үг өгч байгаа. Энэ дэг дагуурын одоо дугаар үгээ гэдгийг нэг бол алтан үг гэдэг нь солонгос дагуур байна гэдэг батлаа. За гуравдугаар нь бол монгол хэлний чин дагуур нь бол алтан үг хэлний чин дагуураас хожим үүссэн нийт үстэй. Одоо энэ нь бол монгол хэлний нийтлэг үзэж байна. Орчин цагийн монгол хэлний ихтэй гар хэрэгтэй бол утгын ядамж бол байгаа гэдэг. Энэ нийтлэгээр загварлаж хэлсэн онц санаа бол альцуулж байгаа хэл тусмын хамбаа зугаалцгийн өхөн хүрээтэй баримтад дургуутж төрөл усыг тогтоох оновчтой гэдгийг хэлчихсэн юм. Гэтэл түүхэн харьцуулсан судалгааны баримтад зөвхөн харьцуулж байгаа хоёр хэлний явцсан баримтаар хязгаарлаж төрөл ба төрөл ус гэдгийг тогтоосон тохиолдол цөөнгүй байна. За ингээд энэ одоо харьцуулсан судалгааны энэ байдаг учраас энэ дээр би зөвхөн нэг зүйл жишээлбэл алтан одоо түрк хэлний алтан түрк гэж бас байдаг. Ойрол гэргийч маш их тугаа хэлний сэрэмж гэдэг үг байна. Сэрэмж гэдэг үгийн дээр эмжиг бол Монгол түрк тугаа хоёр хэлний ч юм уу Монгол одоо гэргийч хэлний нийтлэг гэж үздэг тохиолдол байна. Ийм бол Монгол хэлнээс түрк хэлнүүд орсон баримтыг түрк хэлний баримттай бодоход нийтлэг үзэгдэл гэж үзэх боломж байхгүй гэсэн. Бүтээмж гэдэг үг нь тохиолж байна.
захирал гэдэг үг нь сүлт гэдэг үг нь тоомжин, гомжин, массаг, энсэг гэдэг үгнүүд бол тухайн хэл хэлний нийтлэл биш. Нэгэн Монгол хэлнээс авсан зээлдэн үзэгдлийг нийтлэг үзэгдэлтэй бити утгаач гэж ингэж хэлсэн. Агаад төсөл.